Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 13-ны баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг New Art булангараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар мөццгийн төвшин баярнаар байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндийг дахь хүргье. За бодог сайхан уу? Янз гоё байлаа. Ихнээс гарах эдгэн агшин дотроо бас сайхан өмглээд авбоо. Бараг л нулимс асгарлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар мэдрэмжээж болоод Mazda Mongolia за мөн балга бүрээс ирч хүч Maya брендийн Smooth бас хамтран ажиллаж байна, баярлалаа. За баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлгээр бид итгэмээргүй хачирхалтай сонирхолтой урлагийн чиг хандлагууд за тэгээд тэрэндүүд төрлөө түүхүүд гэдэг олон сонирхолтой зүйлсийг хуваалцчихсан. Тэгвэл өнөөдрийн дугаараараа сэтгүүл зүй уран зохиол урлагийн салбарынхны хувьд одоо Нобель Оскарын шагналтай тэнцдэг Пулитцерийн шагналд хүртсэн гэрэл зургуудын үг түүхийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Тэгэхээр бид тээр баасан гараг болгонд New Art булангаараа сонсогчтой хамт нулим гэл ингэ сууж идэг те. За тэгэхээр өнөөдөр сэтгэл хөдлөлөө манайхан бэлдээрээ. Үнэхээр яг нэг тийм хүмүүний агшны яг нэг гой агшнуудыг те гэрэл зургад буулгасан ийм гой зургуудыг ярьж өгч шүү. Бидний сонирхолтой түүхтэй зургууд гэж ярихад бол бас нэг ганц нэг Пулитцерийн шагналтай зургууд явж ирснийг та бас санаж байгаа багт. Тэгэхээр эхлээд Пулитцер гэдэг хүн болон за түүний нэрээр нэрлэгдсэн энэ шагналын тухай товч мэдээлэл хүргье. За Жозеф Пулитцер бол өнөөгийн сэтгүүл зүйн үндэс суурийг тавьсан хэвлэл мэдээллийн ертөнцийн түүхэнд тоддоор бичигдэх ийм хүн байгаа. 1847 онд Унгар төрсөн тэрээр Америкт цагаачлан ирж өөрийн хичээл зүтгэл хурц ухаанаараа сэтгүүл зүйн салбарт хэвлэлийн хаан хэмээх нэр хүндийг бол хүртэж байсан ийм хүн байгаа. За Пулитцер Нью-Йорк болон Сент Луис хотод сонины газар худалдаа авч нийгмийн шудраг бус явдал, авилга, гэмт хэргийг илчилдэг зоригтой нийтлүүдээр нэр гарсан. За тэр зөвхөн мэдээлэл түгээхээс гадна ард түмний хоолоо олж сэтгүүл зүг 4 дахь засаглал гэж ийм нэрэнд хүргэж чадсан ийм гавьяатай хэрхэн байгаа юм. За би бол яг Пулитцерийн багийнхны хийжсэн хит хитэн 90 сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд нь бол тухайн үедээ те ингээд Америкийн нийгмийг бүр ингээд инх журамд нь оруулсан гэж хэлж болно. Бүр тэгжсэн. Тэр үед чинь ингээ хүний эрхийн мэдрэмж гэж юм байсангүй тэгэл тэр болгон хууль зүгээр шийдэгддэггүй янз янзын ийм ирээвэр хораавар юмнууд за тэгээд нөгөө нэг мэдээж гэмт хэргийн бүлэглэлт давтсан те ингээд тэдний гар хөл болсон улс төрчид эдэргээл зөндөөл юм байсан. Тэр болгоныг илчилдэг байсан. За түүний үүсгэсэн Нью-Йорк World гэдэг сонин анх удаа зураг өнгөт хуудас ашиглаж 90 сурвалжлах сэтгүүл зүг хөгжүүлсэн. Пулитцер сонины уншигчдын тоогоо 800 мянгад хүргэж тэр үедээ Америкийн хамгийн том сонин болгож чадсан байдаг. Одоо манай пэйж нөгөө сая 300 мянган даагч хүрсэн шиг лөө. За Пулитцер 1911 онд насад нөхцсөн ч түүний оюуны өв өнөө хүртэл амьдарч байна. Пулитцер өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг Колумбик сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Пулитцерийн шагнал гардуулахад зориулсан. За Пулитцерийн шагнал нь 1917 оноос олгогдож эхэлсэн бол харин Пулитцерийн гэрэл зургийн шагнал нь 1942 оноос эхлэн одоо он алгасдаггүйгээр олгогдож эхэлсэн байдаг. За хоёр гол ангиллалтай Breaking News Photography буюу шуурхай үйл явдлын дүрслэл бүхий гэрэл зураг. За нөгөөх нь болохоор Future Photography буюу хүний сэтгэл төрсөн гүн гүнзгий түүх бүхий гэрэл зураг гэсэн хоёр ангилалтай. Энэ нь болохоор нэг нь бол одоо ингээд нөгөө үйл явдлын дундаар авсан акшн зураг гэсэн. Нөгөөх нь бол хүмүүсийн сэтгэл төрхийн тулд зогсоож байгаа. Одоо жишээл нөгөө Малака охин байдаг шүү дээ. За тэрний зургийг бол за миний дүү ингээд зогсож байгаа гэдэг энэ тэндээс гэрэл тавьж байгаад аваад тэрэн дээр гоё тайлбарыг тэр нь ийм амар тэ хүний эрхийн зөрчил байдаг юм уу гэдгийг харуулдаг. Тэгэхээр нэг нь бол акшн дундтай тап гэдээ авсан зураг. Нөгөөх нь бол тавьж байгаад тэ ингээ хүмүүсийн сэтгэлд ингүүл хүрнэ гэдгийг ингэж байгаад авсан. Жишээлбэл ихэнхдээ нөгөө хүмүүсийн хөрөг зураг байдаг. Хөрөг зургууд байдаг. Одоо жишээлбэл нөгөө нэг Манхэттны өндөр барилга дээр сууж байгаа нэг 10 залуугийн зураг байдаг шүү дээ. Үдийн цайны цагч гэдэг. Тэр бол тавилттай зураг шүү дээ. За чи ингээд энэ сониг барьж айлуу гэж яагаад авсан зураг. Гэтэл хүмүүст үнэхээр хүрсэн зураг байхгүй дээ. Ийм хоёр ангилалтай байдаг.
Пулицерийн шагналд нь өнөөдөр сэтгүүл зүй, уран зохиол, хөгжим, гэрэл зураг гээд 21 төрөлд олгогддгоо. Хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн шагнал бол яалч жоохгүй мөнөөсөн мөн байгаа. Ингээд өнөөдөр бид нар та бүхэндээ яг энэ Пулицерийн шагналд өрсөлдөөд тэргүүн байранд нь орж энэ шагналын эзэн болж исэн зургуудаас танилцуулах гэж байна. За ингээд эхний танилцуулах зураг бол үнэхээр нэг юм хүүхэд гэдэг бидний нөгөө нэг ингээл хамгийн одоо аз жаргалтай нас ингээ эргээд дурсахаар хүүхэд нас л байдаг шүү дээ тий. Юу заахан бодож санах юмгүй тий. Нэг хоолоо олж идчихэл тоглоол гүгээл хараагаал явж идэг нэг тийм гоё нас штэ дэврүүн гэгээхэн цагаахан. Тэгэхээр энэ Морьтой давхиж буй Бразил хүүхдүүд гэдэг нэртэй Washington Post-ны гэрэл зурагчин Дайна Смитийн 1999 онд Пулицерийн шагналд Пулицерийн шагнал. За Пулицерийн шагнал хүртсэн энэ зургийг одоо танилцуулах чинь. За манайхаа орж ирээд хараарай. Үнэхээр та энэ зургийг хараад ингээд хэрэг өнөөдөр та жоохон уйтахтай байгаад бол таны ингээд нүдэнд чинь гэрэл асах болно. Харин тийм. Ямар нэг тийм за энэ зураг нь цав цагаахан гэдэг чинь тийм яг үнэ. Энэ зураг нь Бразилийн хөдөө нутагт бяцхан ах トゥ хоёр морин дэл дээр аз жаргалтайгаар хурдлан давхиж буйг ганцхан агшин дамжиж буулгасан гайхамшигтай бүтээл. За гэрэл зурагчин Дайна Смит уг зургийг дэлхийн олон орны ядуу хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн амьдралыг баримтжуулах цуврал ажлынхаа хүрээнд авсан байна. За хэдийгээр зураг дээр гарч буй хүүхдүүд нэн ядуу орчинд амьдардаг хэдий ч тэдний нүүрэн дээрх гэрэлт инээмсэглэн баян чинэлэг хүмүүст ч ховор дохиох яг тийм аз жаргалын гэрэл гэгийг харуулдаг байгаа байхгүй юу? Яг. Тэдний давхин өнгөрч буй ногоон ертөнц яг тийм нэг юм хөдөлгөөнд орцсон байгаа нь энэхүү торгон мөчийг үрд мөглөө үлдээсэн юм шиг ийм гайхалтай гой зураг байгаа. За морин тэдний аж амьдралын нэг хэсэг болсон үргэлж тариалангийн ажил зүтгэдэг учраас тэдэнд ингэж дураараа давхиад байх боломж төдийлөн олдоод байдгүй тийм үү. Харин энэ зургийг дарах яг тэр мөчөд морин бол тэдний хувьд аз жаргал, эрх чөлөө, хүүхэд насных нь бэлэг тэмдэг болон хувирсан ийм гоё агшин одоо зураг болгож гэрэл зураг болгож мөнхөлсөн. За хүү бол Морьтон Баатар шиг өөртөө ихтгэлтэй давхин харин охин инээд хөрөөр дүүрэн ард нь ингээд сундалсан байгаа. Би одоо үзэж чадахгүй сонсож байгаа хүмүүстээ дүрсэлж хэлж өгч байгаа шүү. За ингээд охины үс салхинд ирвээд за тэдний хөдөлгөөн зураганд нэг тийм хүчтэй химнэл эрч хүч өгсөн байгаа. За гэрэл зурагчинд Яна зориуд нөгөө камерынхаа линзэнд ингээ хаалт тавьж агаад арын орчныг ингээ бүдгэрүүлсэн байгаа. За ингээд хүүхдүүдийн хөдөлгөөнийг бол бүр илүү тод харуулад тэдний мэдэрч буй мэдрэмжийг бүрч гүнзгий харуулж чадсан. За энэхүү зураг нь зөвхөн ядуур зовлонг бус харин хүнд хэцүү бүхний дунд ч хүүхдүүд үргэлж тоглож, инээж, аз жаргалтай мөчийг мэдэрч байдаг гэдгийг юм харуулсан гайхалтай гоё бүтээл. За гэрэл зургаар хүний сэтгэлийг хөдөлгөөж, итгэл найдвар төрүүлэхийн чухлыг батлан хүүхэд насны гэгээ мөчүүд хаанч оршиж байж чаднаа гэдгийг бодит нотлохоо болсон юм гайхалтай гоё зураг. Үнэхээр гоё. Би та бүхнийг нэг орж ирж хараач гэдэг чинь энэ хоёр хүүхдийнхтэй ингээд тэр нүдэнд ямар ч гой нэг байхгүй яг жинкнээсээ те ингээд дэлхийг гэрэлтэл инээж байгаа тийм зураг байгаа. Гэхдээ тэгтээ хардаа хаа би одоо ингээд энэ жил нөгөө 4 дахь жил явлаа штэ тий. Тэгээ би нөгөө хүүхдийн эрхийг зөрчихгүй гэдэг үүднээс нэг ч хүүхдийн зураг оруулдаггүй тий. Гэхдээ л надаа тэнд дардаа ингээд намган дунд баг ингээд нурж унах чагаа гэр дотор тий ингээд байж хахад тэр бэлэг аваад ингээд байлаа. Тэгэд ана гэл ингээд таахтгүй тэр ингээд нүдэн гэрэлтэл ямар хөөрхөн гэж яг бүр үнэхээр нэг яг хүүхэд бол хүүхдэрээ л байдаг. Яг үнэндээ ямар ч нөхцөлд байж исэн хүүхд бол хүүхдэрээ л байдаг. Ялангуяа нүд бүр үнэхээр гайхалтай. За хоёлаа хамтран ажиллагчаа яриачаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за мэдрэмжэж болоод Mazda Mongolia хамтран ажиллаж байна. За Жимба Итай гэж нэг үг байгаа. За энэ нь бол Япон хэлээр морь ба морьтон хоёрын салшгүй нэгдлийг илэрхийлдэг. Бид нар ингээд морь унаа давхихлаар нэг ингээд нэг юм итгэлтэй байдаг штэ. Би бол одоо жишээл багаас морь унсан учраас бид нарт ч нэг ингээд миний морь те намайг хизээч одоо унгаахгүй. Тийм учраас би нэг итгэлтэй морь битээр чи ингээд нэг цол болоод давхдаг штэ. Яг энэ шиг утгыг илэрхийлдэг юм байна л да. Ийм философи юм байна. Салшгүй нэгдэл одоо морь хүн хоёрын салшгүй нэгдэл. Тэгвэл энэ Mazda-гийнхан бол энэ Жимба Итай гэдэг философиг машинда шингээд. За. Хүн машин хоёр бас яг тийм нэгдмэл байх хэвээр. Бие биендээ итгэдэг байх хэвээр. Бие биендээ яг ингээд нөгөө хайртай байх хэвээр гэдэг. Тэр утгыг илэрхийлж машина
одоо инженерчлэл технологийн дэвшлүүдийг энэ философиэр тулгуурлаж хөгжүүлдэг гэдэг байна. Супер ээ. За. Тэгэхээр эднийх ингэдэг гэж аа. Цэлбэг хэрэгсэл засвар сэрээс үйлчлэг нь бүгдээрээ нэг дороо байрладаг. Тэгэхээр ч аюу амар бас. Цэлбэгээ авлаа, засууллаа, солиуллаа ерөөсөө тий. Ерөөсөө ийм байдаг. За автомашин худалдаа авсан хүн бүрт 2 жилийн үйлчлэгээний эрх бэлгэлж байгаа. Тэгэхээр 2 жил та эднийхээс машинаа одоо сайхан үн төлбөргөө засуулж янзлуулах нь штэ тийм үү. За дээрэс нь өвлийн шин дугуй бэлгэлж гин. За мэдээж Mazda-гийн хувьд бол туулах чадвар өндөр, бүх суудал нь хаалдаг, ар өргөө хална. Гоё. За бүр хөдөлгүүр амраагчдаа нөгөө зогсож байхдаа унтардаг систем байдаг штэ тий. Яг хибрид машин шиг байна шүү дээ. Яг байна. За тэгээд юутай дээврийн нээлхий буюу одоо энэ чинь манайх юу гэдэг лээ? Люк. Люк. За автомат торомсны систем. За тэгээд олон улсын аюулгүй байдлын 5 оттой энэ аягүй чухал юм байлаа штэ. За 5 хүний суудалтай CX5 гэдэг загвар нь 139 сая төгрөг юм байна. За урьдчилан 15% төлөөд 21 сая, сарын төлөлт нь 2.6 сая болно заяа. За 6 сарын 21 дуустал iPhone 16 бэлгэнд өгж байгаа. Ингээд авчих юм сарын байна. 20-наас өмнө та 15% буюу 21 сая төгрөгөө төлөөд лизингээр авахд танд iPhone 16 үнэгүй. Йоо яг байна. За 7 хүний судалтай CX60 гэдэг машин зөвхөн бас 7 сарын 11 хүртэл 169 сая төгрөгнөөс хямдраад 149 сая 20 саяар хямдарсан юм байна шүү дээ. За урьдчилан 15% нь 23 сая, сарын төлөлт нь 2.8 сая. Хугацаа нь 60 сар гэж шүү. 2.8 саяыг төлөөл 60 сарын хугацаатай зээл аваад та 5 жил чоошин Mazda машин унаад авах нь байна шүү дээ. Яг үнэ. Дунд гарын джипнүүд байгаа шүү дээ. Тийм. За Ярамгийн 2 дугаар буудлын дээр байдаг UB Автоком барилгын Б блок хэсэгт байрладаг Mazda Mongolia гэдэг үзэсгэлэнгийн танхимаас нь за мөн Tapa Center болон Саруул захын гаднах үзүүлэн дээрээс та очиод машина үзэх боломжтой. За утасныхын дугаар 9427 3000 9425 5000. За Mazda Mongolia гэд латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мэдрэмжээ жолоод Mazda Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За бид нар өнөөдөр та бүхэнд Pulitzer-ийн шагналтай гэрэл зургуудыг хүргэж байгаа. За дараагийн танилцуулах бүтээл бол энэ зурагч нь үнэхээр амар мундаг хүн байхгүй юу? За Pulitzer-ийн шагналыг гэрэл зургийн төрөл дээр 4 удаа авсан. Амар супер агээ шүү дээ тий. За энэ алдарт гэрэл зурагч Carl Guzzi гэж юм байдаг. За энэ хүний 2000 оны Pulitzer-ийн шагналыг хүртсэн Косовогийн үдэлт гэдэг нэртэй зураг. За энэ зургийг хар цагаан зураг байгаа та бүхэн хараарай. За энэхүү сэтгэл хөдлөм хар цагаан гэрэл зураг нь 1999 онд Косовод болсон дайны харгас бодит байдлыг харуулсан цуврал бүтээлүүдийн нэг. Зураг дээр нэгэн бүсгүй хайртай залуугийнхаа шарилыг оршуулгын ёслолын үеэр эцсийн удаа өнсөж байгаа агшинг машингинээр харсан хэний ч сэтгэл шимширмээр ингэж харуулж авсан. Хагдчваа хосын эргэн тойронд уу гашууд автсан олон 10 хүмүүс цугларч зарим нь нулимс унган, зарим нь өвдөг сөхрөн суусан нь хүний гашуудах сэтгэл хөдлөлийн олон янз байдлыг нэгэн зэрэг харуулдаг. Нас барсан залуу цэрэг бишээ. Жирийн Косовогийн албан үндэстэн байсан ч Сербийн зэвсэг түвшний дайралтанд өртөн амир өтсөн. Түүний сүт бүсгүн үнсэлт бол зөвхөн хувь хүний гашууд биш харин нэгэн үндэстний зовлон шаналл золиосын бэлэгдэл энэ бүх дайны хар мөрийг биечлэн илэрхийлсэн ийм эмгэл дагшин гэж үздэг. Ингээд тэ нэг 2 хүнийг авч болох байсан уу? Үгүй. Арталт нь тэр олон массыг оруулснараа энэ зургийн үнцийг олон өсөд байгаа юм. Яг үнэ. Гэрэл зурагчин Carl Guzzi дайны голомтод очин дөрвөгчдтэй хамт амьдарч оршуулгын ёслол зогц содох ажиллагаа зэрэг зовж шаналж байгаа иргэдийн бодит баримт амьдралыг баримтжуулсан. Тэр зөвхөн дайны өмнө самууныг биш харин энэхүү хар дарсан зүудний дунд оршин байгаа хүн чанар, хайр, гашуудл, найдварын тухай өгүүлж чадсан. Косовогийн үдэлт гэдэг зураг нь дэлхийн нийтэд дайны бодит хохирогч золиос нь хэн болохыг дэлгэн харуулсан. Хайр түүнийхээ сүүлчийн амьсгалд үнсэлт өгөх бүсгүн энэ зураг зөвхөн Косово бус дэлхийн бүх дайны хохирогчдын төлөө дуурсан нэгэн чанга дуугаа болон үлдсэн байдаг. За одоо ч дэлхийд даяар 10 газар дайнтай байна. Харин тийм ээ. 10 газар яг дайны байдалтай байгаа. Бид нар ер нь ингээд хизээч дайнгүй байж үзэхгүй юм шиг байна. Дэлхийн ертөнцид бол. Тэгээ Косово Сербийн дайн бол бас тухайн үед аюултай дайн гэж юу гэдгийг ингээд нөгөө нэг
бидний яг цуг явж исэн социалист гүрэн маань задраад тэгэнгүүт дотроос нь хоёр жижиг улс нь хоорондоо бүр алаан хитаан болтолтой айдсан. Тэгээ амар үзэгдэл шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар ингээд амьтаа ингээд тэднийг ингээд дайж байгааг нь хажуунаас нь хараа сууж исэн хүмүүс байгаа. Яг үнэ. За дараагийн танилцуулах бүтээл бол Далласын өглөөний мэдээ сонины гэрэл зурагчин Кен Гайгерийн 1993 онд полицейрийн шагналд хүрсэн Нигерийн гүүгчдийн баяр баясгалан нэртэй зураг. За манайх орж ирээд хараараа үнэхээр яг ялалт ямар үн цэнтэй ирдгийн те яг багийн ажиллагаа гэж юу байдгийн те тэрийг бүр ингээд нэг юм багтсан ялсан хүмүүсийн нэг юм үнэхээр гайхалтай яг агшин байгаа байхгүй юу? Нигерийн баг шүү дээ. Яг. Энэ дөрөв хүрч 100 юм уу? Тийм. Тийм байна те. За энэ гэрэл зураг нь 1992 онд Барселонагийн зуны олимпийн үеэрх Нигери эмэгтэйчүүдийн дүрэг харьцан 100 метрийн Буха багийн тамирчин бүсгүүчүүдийн ялалтын баярын гайхалтай агшныг харуулсан бүтээлээ. За энэ зураг зөвхөн спортын амжилтыг биш харин багийн эв нэгдэл хүний сэтгэлийн хөдөлгөөнийг гайхамшигтайгаар илэрхийлдэг. За тухайн үед бол Нигери улс олон улсын спортын давцсан тим хангалттай танигдаагүй байсан ч эдгээр эмэгтэйчүүд хүнд нөхцөл тэр нэг юм хязгаарлагдмал хангамжтай бэлтгэл хийгээд дэлхийн давцанд өөрсдийн ур чадрыг гайхуулсан нь бол үнэхээр бахархууштай мөч байсан. За зураг дээрх бүсгүүчүүдийн баяр баясгалан, инээмсэглэл, тэврэлт, баярын нулимс бид чадлаа гэх хашгираа нь гинтийн цэвэр хүний дотоод сэтгэлээс ямар ч хяналтгүй гарах баяр хөөргийг илэрхийлж байгаа энэ агшин байгаад байгаа байхгүй юу? Торгон агшин. Нигерийн баг 4-р байранд шалгарсан. Харин тийм. 4-р байранд шалгарсан хэдий ч тэдний урам зориг, сэтгэлийн хүч зурагт бол ингээд мөхрөөд үлдсэн. Тэгээ ялалт дан ганц алтан медалаар хэмжигддэг юм аа. Зарим ялалт хамтдаа туулсан зам, хамтдаа туулсан зовлон, хамтдаа мэдэрсэн баяр хөөрөөр хэмжигддэг гэдгийг илэрхийлэл болсон гайхалтай гой зураг. Олимпийн хөнгө атлетикийн төрөлд ялангуяа дөрвийг өрчин 100 дээр сүүлийн 8 дотор зогсно гэдэг өөрөө бараг л ингээд дэлхийд өөрийнхөө хурж болох амжилтанд хүрчиж байгаа хэрэг. Сүүлийн 8 зам дээр 8 баг гарч ирж байгаа шүү дээ. За мэдээж эн чинь нөгөө амар Кен нөгөө нэг Америкийн нэгдсэн улс нөгөө Ямайк Этиоп нөхдүүд байгаа. Нидерланд эдгээр байж байгаа. Тэгэхэд ч энэ амар нөхдүүдийн дундаас гүйсээрэн байгаад Нигерийн баг анх удаага Олимпиад 4-р эрэнд орж байгаа нэр байхгүй. Яг байна. Амар шүү. Тэгэхээр тэдний ялалт бол зөвхөн медаль бишээ, харин олон зүйлийг даван туулсан тэмцлийнх нь үр дүн байсан. Тэгээ энэ зураг нь хар арс бүсгүүчүүдийн хүч чадал бахархлыг илэрхийлсэн гайхамшигтай мөч болж үлдсэн. Тэгээ гэрэл зурагч нь Кен Гайгер тухайн мөчийг бол сэтгэл хөдлөлтөөр буулгаж зүгээр нэг тэмцээний агшинг биш, амжилтын дараах амьтай мөчийг бол мөхөлж чадсан. За энэ зураг спорт бол зөвхөн өрсөлдөөн биш, харин хүний итгэл, төвчээр эв нэгдлийн илэрхийлэл гэдгийг бол яг бидэнд бол сануулсан. За тэгээ 1992 онд 4 Нигер эмэгтэйн дэлхийд үзүүлсэн ур чадвар, эр зориг нь урам зориг, итгэл найдвар, эмэгтэйчүүдийн хүч чадал, үндэсний бахархлыг илэрхийлсэн үнэн бодит ингээд түүх бол үлджээ гэж. Ингээд нэрээ бодохоор зураг л үлдэх юм тий. Супер. Энэ шүү дээ. Сонсогддог зураг байгаа байхгүй. Яг үнэ. Энд чинь ингээд ашиглаж байгаа нь бараг сонсогдож шүү дээ. Яг үнэ. За хоёлаа дэмжээ ажигшаа танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 30 минут болсон. Очир дагнс маань дэмжээ ажиллаж байна. За махны олимпиас очир дагнс компани 9 алтны хүрэл медаль хүртээд Монгол амтыг дэлхийн давцанд бахархалтайгаар тунхагласан. За энэхүү түүхэн амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэх алтан медальтай Хямны баяртаа нийт харилцагч хэрэглэгчид Улаанбаатар хотынхоо иргэдийг гэр бүл найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирэхийг урьж байгаа. За 6 дугаар сарын 15-ны өдөр 12 цагаас үндэсний цэцэрлэг түрээлэнд энэ гоё үйл ажиллагаанд болно. За энэ үеэр хамтлаг дууртын тоглолт болохоос гадна 20,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийсэн хүн бүр Азийн суулгаанд оролцох хэрэгтэй. За мөн 3 супер Азтан Бэжот дахь Universal паркаар аялах хэрэг. За мөн аахан асуулт хариултын тэмцээн болох юм байна. Ядагт нь 1 сая 500,000, за мөн 800,000 төгрөгийн эзэн болох бол хүүхдүүдийн уралдаан тэмцээний ялагчдад ухаалаг цаг, чихвч, цахилгаан дугуй, за цахилгаан скутер, ундаг дугуй, за Лабабо гэд брендийн тоглоомод болон ийм олон гайхалтай бэлэг хүлээж байгаа юм байна шүү. За ингээд төтөргийн дэмжээ ажиллагч Очир дагнс баярлаа. Би очиод анхаад төрүүлэх болов. Ичээч. Энэхтэй 500,000 болдгоо хожиж байгаа бол хойч. Нэг нь 500, нэг нь 800 за. Төрүүлсэн сая төгрөгөө өстэй.
За саяруу зүтгээд яах юм бэ? Аа. За. За миний дараагийн өргөх гэж байгаа зураг. За. Асал гоё зураг. Энэ бол алдарт гэрэл зурагч Кэрл Гузи нөгөө л нэг 4 удаагийн шагналт Гузигийн 2005 оны Пулитцерийн шагналд хүртсэн аврагчдыг хүлээж байгаа нохоо гэдэг нэртэй зураг. Энэ үер давтцсан газар юу? За. За их хөрхийдээ. За би зүгээр ингээд нөгөө юу яачих юм. Нөгөө гэрэл зургийг жоохон тайлбарлаж. Ер нь бол тэ гэрэл зурган дээр юм нэг алтан цэг гэж нэг юм байдгийг. Одоо ингээд спрайлтад ингээд явуулангуудтай ингээд нэг юм хүний одоо нэг юм нүдний хамгийн эхэлж тусдаг цэг гэж байдаг байхгүй. За. Энэ бол яг тэр алтан цэг дээр нь нохоо нь байж байгаа юм. Яг тэр нохоо байж байгаа. Дахиад гэрэл зураг дээр ингээд нэг юм дээшгээ 3 дундуур нь 2 босоогоор нь 2 ингэж зураг юу яангууд одоо жинхэнэ тэгшимүүд гарч ирдэг байхгүй. Энэ зурагны өөрийнх нь тэр арталт нь байгаа 2 хаалга 2 одоо тэр цонх ингээд доошоогоо сүдэрлээ тусгалтаараа яг тэр алтан хэмжээсүүдийг өөрөө ингээд энэ нөгөө цонхны энэ тавцангууд нь ингээд гаргаад байгаа байхгүй. Ийм учраас энэ биш төгс зураг. Төгс зураг байхгүй. За энэ хүү гонигтай зураг нь 2005 оны Катрина Харс салхины дараах Нью Орлеан хотод авсан зураг. Зурганд үерийн усанд автсан байшингийн өмнө эзнээ хүлээн тайван сууж байгаа ганц нохоо дүрслэгдсэн байдаг. Цагаан зэжтэй хар нохоо. Катрина Харс салхи нь Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан гамшигуудын нэг байв. 2005 оны 8 дугаар сард Мексикийн булангаас хүчтэй шуурга дэгдэн үерийн далангууд сэтэрч Нью Орлеан хотын 80 гаруй хувь нь үерт автсан. 1800 гаруй хүн амиа алдаж хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхиход хүрсэн. Үерийн үед олон хүн өөрсдийн амнаас хамгаалах хэрэгтэй болж гэрийн тэжээвэр амьтдаа одоо орхиод өөрсдийг аваад гарахаас аргагүй хүжээсэн. Кэрл Гузи Катрина Харс салхины дараах өдрүүдэд хамгийн одоо их аюул учирсан гамшигын бүсэд ажиллаж энэ зургийг хүмүүсийн гоник зовлонгоос гадна дуугүй хаягдсан ийм амьтдын зовлонг илэрхийлэх зорилготойгоор авсан. Зургийн гол санаа нь энгийн ч гэсэн гүн эзгийн мэдрэмж төрүүлдэг. Нохоо ганцаараа усанд автсан хотын дунд тайван гихчин суугаа нь бол түүний эзэндээ үнэнч байдал, итгэл, ганцаардал, хаягдалд орхигдсон мэдрэмжийг илэрхийлж байгаа. Энэ нохоо сэлж чаддгүй юм уу? Чадна л да. Гэхдээ эн чинь эзэн нэрж авна гэд итгээд хүлээгээд байгаа. Ивэ. Нохоо энэ зургаар дамжуулан та нар хин нэгнийг мартаагүй үздэй гэсэн чимээгүй асуултыг тавьж байгаа юм дий. Нохоо амартаа хөрөхөр усч гэдэг чинь нохоо хизээч ч юухгүй шүү. Зүйлтэй сэлтэгэмтэй. За. Энэ зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөж онцгой байдлын үед гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах бодлогод өөрчлөлт оруулсан. Хүмүүсээ түүж авч исэн бол дараа нь амьтдаа авсан. Тийм байна. Тий. Зургийн нөлөөгөөр 2006 онд Pets Evacuation and Transportation Standards Act буюу онцгой байдлын үед амьтдыг аврах нүүдгийн шинжилүүлэх хуулийг Америк нэгдсэн улс баталсан байдаг. Бүр ямар хүчтэй юм бэ энэ гэрэл зураг гэдэг тий. Амар сэтгүүл зөв. За энэ зураг нь зөвхөн нэг нохоон тухай бусаа. Гамшигын үеэр мартагдаж дуугүйхэн эзтэй хүлээм суух бүх амьтдын төлөөлөл болсон гэрэл зурагчны дуранд буусан энэ агшин бол зүрх шимшрүүлж амьтныг хайрлах хүндэг сэтгэлийг хүн болгоны цээжинд сэрээдэг ийм зураг болсон. Энэ зураг тэгээд нэгдүгээр ийм гүн өгүүлэмжтэй, хоёрдугаар би түрүү хэлсэн. Яг одоо гэрэл зургийн бүх одоо хэмжээс бүх одоо тэр нөгөө дүрм журмын алтан цэгүүдийг төгс гаргасан зураг. Зөв. За дараагийн танилцуулга бүтээл бол Reuters агентлагийн гэрэл зурагчин Дамир Сагуулжийн 2018 онд Пулитцерийн шагналд хүрсэн Амьд үлдсэн хүүгийн сорив гэдэг нэртэй зураг. За энэ хүү хүчрхэг зураг нь гэрэл зурагчин Дамир Сагуулжийн авсан бүтээл бөгөөд хөөгдөж доромжлогдсон Рохинжа үндэстэн хүүгийн цээжин дээрх шархан Мьянмарт гарсан цэргийн хүчирхийлэл, удам угсаа, шашин шүтлгээр ялгарлан гадуурхах бодлогын шууд гэрчам. Дахиад нөгөө нэг дайн байлдааны улмаас ингээд нөгөө энгийн номхон ард буюу хүүгд төртл ингэж хохирсныг айхтар харуулсан байгаа байхгүй юу? За харин хүүгийн шархан дээр тавьсан хөгшин хүний гар нь бол хайр, хамгаалалт, үе дамжсан зовлон гэлтгэж байгаа гэж байгаа байхгүй юу?
За 2017 онд Мьянмар улсын эрх баригчид нөө Рохинжа мусульманчуудыг хүчээр нутгаасаа хөөсөө тийм ээ. За ингэж хөөснөөр 700 мянга гаруй хүн хурш Бангладеш улс руу дөрөвхөд хүрсэн. За зураг тарагдаж буй хүү зүгтаах үедээ буудулсан ч амьд үлдэж түүний шарах нь үгээр хэлхийн аргагүй зовлон, тэсвэр, амьд үлдэх тэмцлийн түүх болоо үлдсэн. Энэ одоо баг нэг юм зүрхэн туснах газраа онцсон байгаа шахаагац тэнч тоо. Яг энэ те архаанч нарыг ингээд ялгуурлан гадуурхаж ингээд баг геноцид маягийн юм хийснийхээ төлөө одоо нөгөө нэг алдарт Нобелийн шагналт Ан Сан Сүү Чигийн чинь Нобелийн шагналыг хураах асуудал хүртэл яригдчихсэн шүү дээ. Тийш дээ. Тэр үед чинь бол Ан Сан Сүү Чи чинь бол ерөнхий сайдан байсан үг. Энэ нөгөө нэг цэргийн дэглэмээс өмнөх юм яригдж байгаа шүү дээ. За зургийг Бангладешийн Кокс базар дахь дөрвөстийн хооронд авсан. Тэгээд мянган Рохинжа хүмүүс дэлхийн нүднээс даалд гачигдал зовлон донд амьдарч байхад гэрэл зурагчин сагоолж хэдэн 7 хоногийн турш одоо уг хооронд ажиллаж тэдний түүхүүдийг бол баримтжуулсан. За энэ зургийн онцлог нь энгийн боловч сэтгэл хөдлөмж байдлаараа ялгардаг. За хүүгийн нүүр бол бүрэн харагдахгүй. Яагад бас энэ чинь хүний төрчгөө гэсэн үг шүү дээ. Хүүгийн нүүр бүрэн харагдахгүй ч түүний шарах болон дээр нь тавьсан гар бол бидэнд бүхнийг хилээд өгч байгаамаа. Шарах нь дайны уул мөрийг, харин гар нь хайр, хүлээлт, итгэлийг харуулж байгаа. За энэ зураг 2018 онд полицейрийн шагналыг хүртсэн бөгөөд Рохинжагийн хүний эрхийн асуудлыг дахин одоо дэлхийд дахин хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгсэн зураг гэж үздэг. За бидэнд хүнлэг байхыг, муу зүйлийг харуул хизээч нүдэн анж болохгүйг сануулсан гэрэл зураг бол яалтчгүй мөнөөсөө мөн билээ гэж. Дөрвөстийн хооронд байгаа за дайны хөл дүргдээ тэ хохирогч болж байгаа хүүхдүүдийн амар түүхэн зүйлүүд бий л дээ. Энэ бол бас л тэдний нэгэнтэй бас нэг яагаад нэг Израиль төлөө Палестин төлөөний хүүхэд өгөхтэй нөгөө шарахтай байж захта би та нарыг очиод бурханд хэлэндээ гэдэг. Яа амар үг тий. Яа. За нэг хамтрал ихтэй танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирч хүч Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. За Maya брендийн Smooth ус нь хүний ууж болох хамгийн өндөр шүлтлэгтэй ус юм аа. Ходоод нь хүчлэг лаг ялгаруулад хоолой боловсруулдаг учраас шүлтэг ус ууснараа биеийн хүчил шүлтлэгийн баланс цэнцвэржиж бодисын төлөвлөсөө сайн явагддаг байгаа. За бид нар ч одоо ийм ус гоё ус гарааг байх чинь жаваасандаа өглөөдөө нэг юм уу чимэг сотоо суугаа гардаг өстэй тэнцвэржүүлэх гээд байгаа тийм хүчил шүлтийнхаа балансыг тэгвэл одоо ингээд шууд Maya брендийн Smooth гоё ус гарсан байгаа шүү манайхаа. За хамгийн чухал нь дэлхийн хөгжингөө орнуудын хамгийн сүүлийн үеийн хог аядлыг бууруулах шийдэл болсон шашихгүй савлгааг бол Maya брендийнхэн Монголд анх удаа зоригтойгоор нэвтрүүлсэн. За энэ бол ямарваа дээр нь ингээд нөгөө нэг пластик савн дээр нь ахаад нөгөө юм гялгар уутан одоо наалт наагдаагүй буюу ямарваа нэгэн будаг шун хороогүй учраас уугаад тавьсан тэр савыг шууд дахин боловсруулалтанд ашиглах болцоотой үүгээрээ онцлог байдаг. Ингээд энэ савыг Монгол улстай анхдагчаар оруулж ирсэн Maya брэндтэй баярлалаа. Энд нь хүндэтгэл үзүүлээд хэдүүлээ. Энэ 100 энэ Smooth усыг энэ зуны уух усныхаа тренд болгоцгоё. Яг үнэ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 77 71 55 98 69 48 49 гэдэг утаснаас аваарай. Тэгээд Maya Water гэж латинаар бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирч хүч Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид нар та бүхэнд Pulitzer-ийн шагналтай алдартай гэрэл зургуудыг танилцуулж байгаа. Одоо миний дараагийн танилцуулах гэж байгаа бүтээл бол Los Angeles Times-ын гэрэл зурагчин Барбара Дэвидсоны 2011 оны Pulitzer-ийн шагналыг хүртсэн тэмцэгч сүнс гэдэг нэртэй зураг. За энэхүү сэтгэл хөдлөм хар цагаан гэрэл зураг нь зовлон шаналлын дундах баяр баясгалан ялалтыг харуулдаг үнэхээр сэтгэл хөдлөм зураг. Зурагт нэгэн зэрэг эмгэнэл итгэл найдвар амьдралын баяр хөөр бүхэлдээ шингэсэн. Хор тавтартай бяцхан хүү түрдэг тэргэн дээр суугаад инээмсэглэн ялалтын ви дохоог буюу ингэсэн гараараа харуулад харин түүнийг ээж нь араас нь түрэн явж байгааг харуулсан. Түүний хоёр гараа дээш өргөсөн ялагчийн дохоо буюу би бууж өгөхгүй гэсэн чимээгүн хашхрааныг илэрхийлж байгаа.
За энэ зураг нь гэрэл зурагчин Барбара Дэвидсны хотын захад амьдардаг хүмүүс тохиолдож буй хүчирхийлэл өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн амьдралыг харуулсан цуврал бүтээлд нь багтсан ийм зураг байгаа. Зурагт харагдаж байгаа хүү хэн болох юунаас болж өвдсөн одоо эдгэрсэн хэсэг талаар мэдээлэл бол байхгүй. Учир нь гэрэл зурагч маань нэг хувь хүнээс илүү гэмт хэргийн хохирогч хэмж бай тэдний сэтгэлийн доторх зовлон хийгээд тэмцэл эргэж босох сэтгэлийн тэнхээтэй байдлыг илэрхийлэхийг зорьсон. Түүнээс хэн тийм байхаа вэ гэдэг нь чухал биш. Тэ. Хүн химийн имчилгээнийхаа дараа сэргэж эмнэлгийн коридороор чөлөөтэй явж чадсандаа баярлаж байхад ард нь байгаа эмэгтэй цөхрөл бахархал хоёрыг зэрэг мэдэрч байгаа харж болно. Тэд бол хамтдаа зовлон тавж гарсан хайр итгэлээр холбогдсон ийм хүмүүсээ гэж. Энэ зураг нь зовлон биш харин хүний сэтгэлийн төвчээр хатуужил урагш тэмүүлэх хүслийг өгүүлдэг. Бид жинхэнэ баатар гэж хэн бодохыг тэрэгэн дээр суугаад инээмсэлж байгаа хүүгээр дамжуулан ойлгодог. Жинхэнэ ялалт бол зовлон давах чадвар юм аа. За үнэхээр лаг зураг энэ. Тийм байна. Үнэхээр лаг зураг. Тийм байна. Энэ бол тэ ингээд бүр итгэж байгаа хүүхдийн зураг бол ерөөсөө биш. Харин Тийм зүгээр л нэг удаагийн тэр өвчин шаналлыг даваад гарсан үедээ л баярлж байгаа хүүхд байхгүй. Харин арталт нь байгаа ээж нь бол тэ ингээд инеж чадахгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яагаад гэвэл дараагийн зовлонгууд хүлээж байгааг мэдчихэж байгаа. За дараагийн танилцуулах бүтээл бол Associated Press агентлагийн гэрэл зурагчин Слава Ведерийн 1974 онд полицейрийн шагналыг хүртсэн Цацарч буй баяр хөөр гэдэг нэртэй зураг аа. За энэ зургийг өмнө нь бол манайхан харж исэн ч гэж магадгүй. Би энийг дэлхийд өнөөдрөөр бас танилцуулж ирсэн. Би бол энийг аз жаргалын дистрикт гэж нэрлэсэн. Тийм. Орчуулсан. За 1973 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Калифорни Трэвис цэргийн бааз дээр авсан энэ зураг нь Вьетнамын дайны олдсноос суллагдан эх орондоо буцаж ирсэн Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний дэд турандаа Роберт Стримийн гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг харуулдаг. За зургийн төвд түүний 15 настай охин Лори Стрим аавыгаа тэрхээр жигүүр дэлгэж байгаа мэт гүйж яваа баяр хөөрөөр дүүрэн агшныг харуулсан бол ард нь эхнэр болон 3 хүүхэд нь баяртайгаар даган явж байгаа. За энэ зураг олон Америк гэр бүлүүдийн одоо дайн дуусч хайртай хүнээ угтаж буй сэтгэлийг илтгэсэн бэлэгдэл болон үлдсэн ийм түүхэн зураг юм аа. За гэвчих зураг тарагдах аз жаргалын цаана гунигт үнэн бол нуугдж байсан. Дэд турандаа Стрим Вьетнамын дайны үеэр 5 жил гаруй хугацаанд олцсон байжгаад тэгээд суллагтахаас хэдхэн хоногийн өмнө эхнэрээсээ сална гэсэн загтал хүлээ авсан байсан. За ингэснээр зургийн ард буй гэр бүл үнэн хэрэгтэй уг зураг бууснаас хойш хэдхэн сарын дараа салж бутарсан. Тэгтэл ийм зураг үлдсэн байгаа байхгүй юу? Энэ зураг ингээд цуврал маш олон зургууд байдаг. Тэгээ яг энэ зураг нь яг энэ акшн тавигдаад шууд сонин дээр тавигдаад тэгээд фул эцний шагнал авцсан. Яг энэ акшн. Тий. За энэ зураг зөвхөн дайн төгссөнтэй холбоотой баяр хөөргийг биш, дайн нь хүний амьдрал, гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг харуулсан хүчтэй түүхийг өгүүлдэг гэсэн ч энэ гэрэл зураг цаг хугацаа, улс төр, хувь тавилангаас ангид хүний сэтгэл хөдлөлийг үнэт мөнхөлсөн дурсамж болон үлдэж чадсан. Гэтэ ер нь бол дайн гэдэг зүйл дайнд яваад ирсэн хүний сэтгэл зүй эргээд ард нь үлдэж байгаа гэр бүл бас ямар амар хэцүү байдгийг ингээд энэ зургийн ингээд түүх нь бол өгүүлээд байгаа юм л да. Одоо ингээд ийм баяр хөөртэйгээр уулзж байгаа боловч тэгээд эргээд төд бодлогоо салсан гэж бодгаар амар тий. Энэ аз жаргалын цэцэрлэлт дээр байгаа энэ Стирм гэдэг нөхрийг Вьетнамаас аваад Филиппинд болгоцсон байсан. Эмнэлэгт эмчилж ирсэн. Тэгэхэд эхнэрээс нь захиа ирсэн чинь би чамаас салъя гэдэг захиа ирсэн байсан байхгүй. Хашир мэдсэн байсан. Тэгээд одоо буухт нь бол ингээд энэ нэг гоё гэрэл зургуулсан шүү дээ. Тэгээд эхнэрийн сална гэснээрээ салсан Стирм эр хүн шиг загинсан нөгөө дайнд яваад олзонд байсан гэдэг чинь нэг олон одоо засгийн газраас нэг нөхөн төлбөр авд юм байна л да. Тэрнийхээ 80% нь ч илүү их нэртэй өгөөд тэгээд эр хүн шиг чимээгөө салаа явцсан ийм төвхтэй байдаг. За би бас нэгэн зургийг та бүхэнтэй танилцуулъя. Энэ зургийг бол та бүхэн энэ тэндээс харж ирсэн бахаа. Энэ маш алдартай бүтээл гэрэл зурагчин Рокко Морабитогийн 1968 оны Пулитцерийн шагналд хүртсэн амьдралын үнсэлт нэртэй зураг.
Энэ нөгөө нэг тогонд цохиулаад нөгөө нэгэндээ нөгөө хиймэл амьсгал өгөөд байгаа зураг штэ тий. Энийг харж ирсэн. За энэ их алдартай зураг л да. Мундаг. Тэгээ хүмүүс энийг юу гэж боддог вэ гэхээр ингээд ижил хүүстнүүдийн хайр дурлалын тухай юм байна да. Ингээд ажлын байран дээр хүртэл эдгээр ингэж хайраа илэрхийлдэг юм байна эдгээр гэж бодож байсан. Гэтэл бол үгүй. Энэ амьдралын өнсөлт хэмжих зурагт нь бол юу гэдгийг ажлын байран дээр байж хахад тэг нэгэнд нь осол тохиолдоод тэгээд өөх гээд ингээд дүүжлэгдсэн байхад нь нөгөө хамтрагч нь бол түүнд хиймэл амьсгаа хийж байгаа ийм зураг байхгүй юу? Тий. За 1967 оны 7 дугаар сарын тэр нэгэн өдөр их халуун байсан. Флорида даяар одон тооны хөрөх төхөөрөмж Синс ажилласнаас болж ачаал хэтрэн захилгааны доголдол үүсч шонгийн модон дээр одоо юу гэдгийг контакт үүсээд ингээд нэг хэсэг газар ингээд тасарсан. За захилгаанчин Рэндл чемпион болон Джей Томпсон нар өндөр хүчтэй бүхий дамжуулагчийг сольж байлаа. Энэ үед гэнэт Рэндл санамсаргүй нэг утсанд гараа хөргөж орхисон 4000 вольтын өндөр хүчлийн гүйдэл агшин зур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрхэн шууд зогссон. Хүүдээ. Рэндлийн амьсгаагүй болсон бие хамгаалах бүсэндээ дүүжлэгдэн унжиж ирэхэд түүний хамтрагч Джей секунд бүр үнэтэйг маш хурдан ойлгож цаг алдалгүй хиймэл амьсгал хийж эхэлсэн. За өндөр шон дээр хэцүү байсан ч гэсэн Джей нөхрийнхөө зүрхийг дахин амьлуулахын тулд цөхрөлтгүй оролцсоор байлаа. Удалгүй Рэндл амьдын шинж тэмдэг үзүүлж эхэлсэн. За Джей найзаагаа хамгаалтын бүснээс нь салгаж мөрөн дээрээ үүрээд газар буусан. Нөгөө нэг юм байлаар бүгээтэй юм араа шүү. Ингээд аврагчид ирэхэд Рэндл аль хэдийн ухаан орсон байлаа. Яшгүй дээ. Рокко Марабати энэ зургаараа 1968 онд Пулитцерийн шагналд хүртсэн. Рокко тэр өдөр төмөр зам дээр гарсан ослын зургийг авч байгаад хашгирах дууг сонсоод энэ зургийг авах гэж юусоо байгаагүй тэнд өөр юм авах гэж явж исэн. Хашгирах дууг сонсонгуудаа огт сансргүй харцаа дэвшлүүлэн хүнд байдалд орсон цахилгаанчдыг олж харсан байгаа. Тэрээр эхлээд аврах багийнхныг дуудсан байгаа шүү. За энд ингээ осол болчлоо гэж дуудчихад дараа нь зураг авсан. Хожим зурагч нь Томпсоныг тэр амьсгалж байна гэж орилгоход нь би баярлсандаа болж толгоогоор хан мөрөгчөж билээ гэж. Зурагч нь ч гэсэн сэтгэл нөтсөн. Ингэж ярьж байсан. Ийхүү Рэндл чемпион гэдэг сайн найзынхаа хүчээр нэгэн залуу одоо ингээ ам гарсан түүхтэй тэдний үхэл сэхэхтэй тулдсан мөч дэлхийд энэ мөчийг харуулсан энэ зураг нь бол дэлхийд дахина тун алдахтай болсон нөгөө энийг биш тэ нөгөө нэг эмнэлгийн хахшдны тусламж үзүүлдэг те аюултай нөхцөл байдалд ажилладаг ялангуяа нөө хабын хичээл бичээл дээр энэ зургийг байнга үзүүлж идэм билээ. Тий. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юм шүү. Эмнэлгийн хахшдны тусламж хүнийг яаж авардаг юм бэ гэдэг энэ зургийг жишээ болгоод үзүүлээд яваад идэм билээ. Зөв. За тайлбаргүй зүгээр зургийг харахад өөрийнхөө мэдэрдэг. Тайлбартаа ингээд сонсохоор бас нэг өөрөөр харна. Энэ мэдрэмжил гоё гэсэн байна. Баярлалаа. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 13-ны Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаар New Art булангаараа шууд хүрээд өндөрлөж байна. Тэгэд өнөөдөр бит хоёр угаасаа сэтгэл зүйн ингээд бэлтгэлтэй байгаараа гэсэн үнэхээр нэг юм аяалтчгүй хүний амьдралын жаргал зовлон баяр хөөр дайн байлдаан амжилт бүтээл тийм ээ гинтийн агшин хормуудыг ингээд гэрэл зургийн түүхэнд яг ингээд гоё мөнхлөөд үлдээсэн гайхалтай гоё зургуудыг бас ингээд тайлбартаа хүргэлээ. Надад ч гэсэн үнэхээр гоё байлаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар балга бүрээс ирж хүч Maya брендийн Smoothus за мөн мэдрэмжэд жолоод Mazda Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ үлээвч сонссны дараа хөгжүүлтэй хөнгөн байцгаа их сураатаагаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3